We interrupt this program. Courage, the Cowardly Dog Show! But creepy stuff happens in nowhere. Stupid dog! За үдшимэнд найз нөхөд ахын дүүс Homo sapiens үдэ. Хүсэн хүлээж ирсэн аймхаа нохой цувралын маань 3 дугаар дугаар та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт 8, 9, 10 дугаар ангийг нь онцлох болно. Тэгээд эсрэгтлийн дөрүүдийг нь ранклж байгаа tier list маань одоогоор нэг иймэрхүү харагдаж байна. Олон толоо юм ярилгүйгээр шууд одоо ганц штор гүцчгээд нэвтрүүлэг рүү орё. Жорийн цасаа илгээхэд таны MMM бүтээгдэхүүн бэлэн болно. Гишүүнээр бүртгүүлэхэд 8 хүртэлх хувийн хөнгөлөлттэй бас жилийн 360 мянган төгрөгийн урамшуулал буцааж авна. Эмийн сангаа 24 цагийн хэдийд чамаагүй дууддаг та. Сайн байна уу? Ийм онцоос сүрүүлдэрлээ. Хүргэлттэй бас хэмнэлттэй. Өөрөө ирдэг эмийн сан ийм онос. Сүгэрш байлаа энэ зүуд байтэн бэчний тэр дур булам төрх харцсан чинь масуур нь галзуурхад ганц гурав номер чинь нугур чинь нуруу чинь төгс эй бад бич зурх чинь төгс чамд хэл хүүхс мөр шүл. За эхний анги бол мэдээж энэ анимашны түүхэн дэх бараг л хамгийн алдартай дөрүүдийнх нь нэг Freaky Freddy анги. Тэгээд энэ анги төс бүрийнх нь одоо ийм постерыг би харуулахгүй яваад байсан. Уг нь айгүй гой концепттэй гой color palette-тэй айгүй гой постерууд байдгийг. Тэгээ өнөөдрөөс эхлээд цагаан харуулаа явнаа. Ямар ч чинь Freaky Fred болохоор манай Muriel-ийн хамаатныхын дүү үсчин залуу юм байлээ л дээ. Is Fred, and I've been very naughty. Фред ажлынхаа амралтаар ихчтэйгээ уулзах гээд ирж байгаа бөгөөд Юстас ах бол ёстой Фредийг нэг нүдэрээ ч үздэггүй юм байлээ. Аймхайг 0-д оруулж гаднаас нь хамт түгжчихэнгүүтэй Мюрил ихчдтэй яана санамсаргүй түгжчихлээ. Түлхүүр надаа байхгүй юм чин хөгшнөн сэлбгийн дэлгүүр ороод эвдлэх багаж авчаад ирээ гэж худлаа хэлж гараад машиндаа сонио уншицсан сууж байгаа юм чи. Аймхайтай нэг өрөөнд түгжигдсэндээ Фред бараг баярлаад байгаа юм шиг байгаа. Угаасаа дөнгөж орж ирчээд аймхай руу юм шүлэнгэрцэн арцаар хараад исэн байхгүй юу. Тэгснэ гинэт аймхай чиний үс үнэхээр хөөрхи юм анх үсэнд дуртай болсон үеийг мань чи санагдуулж гин гэснэ багтаа бэлгэнд авсан жижигхэн амьтныхаа тухай яриад эхэлдэг. Тэр нэг тийм өхөр цусаг маягийн үслэг хөөрхөн жижигхэн амьтан байсан бэлээ. Хөвсгөр үс нь үнэхээр л хөөрхөн харагдаад өөрийг нь ховстоод байсан болохоор ингээд хөөрхийг юучгүй халдслаад нэг юм үсийг нь хусцсан юу шиг болгоо ийцэн байдгийг. Яг тэрнийхээ адилаар аймхайгийн үсийг ч гэсэн хусах гээл байгаа байхгүй юу. Мюрил ихч маань энэ үеэр ийм болж байгааг мэдж байгаа. Чим алга Юстус удахгүй ирээд хаалгыг нь тайлнаа. Та хоёр маань хүлээж агаарэ гэд тухалцсан сууж байгаа. Тэгсэн чинь Юстус зүгээр хаа ч мэдэхгүй наралцсан өвдөж байгаа юм чи. Фред үстэй холбоотой дахиад нэг дурсамжаа ярьдаг нь анхных нь хайр Барбара гэж охин. Тэр охин нь мангар урт ийм сүлжцсэн сайхан үстэй хөөрхөн охин байсан бөгөөд мэдээж Фред тэр үсийг нь хусаад халдслаад бүгдийг нь байхгүй болгоцсон нь ойлгомжтой. The look upon my young love. Бас нэг удаа тэдний үсчигэн газарт орж ирсэн мангар урт сахалтай мангар урт үстэй хүн зүгээр л багахан асуулчий гэд Фредэд хэлсэн чинь Фред тэднийг нь бүгдийг нь сайхан юучгүй хусаа иччихсэн байлээ. Хамгийн гол нь бүр сугны үсийг нь ч үлдээгээгүй л бод. Суган дээрээ бараг сахалтай наастай энэ ямар амар юм бэ? Арайчтай бас. Тэгээ түрүү аймхай Фредийн гарн дээр нэг юм галзуу үсчдийн имлэг гэд. Ер нь бол галзуугүй имлэгийн бугууч байсныг тастаад авцсан байхгүй юу? Тэрийгэ бүкснөөсөө гаргаад ирдгийн. Тэ одоо яг сайн харахгүй тэ нэрнгээсээ л яг бүкснийхөө нүхнээс гаргаад ирж байгаа. Тэр дугаарлахаа залхангуудаа эмчнэрийг нь дуудаж Фредийг барьж өгснөөр ашгүй нэг юм аймхай маань ядчил сүүлнийхээ үстэйгээ үлдчихэж байгаа юм аа. Тэгснэ хамгийн эвгүн Фред одоо аймхайгийн бүксэн дээр ингээ тэ хайраар бүтээв Фред гэд бичээд үлдээсэн байдгийн галзуу. За Фредийн дүр бол ямар нэгэн сүнс чөтгөр биш одоо ингээл хүн хэрнээ мангар эвгүү цаанаал нэг тийм сэжгийн крипи нэрхтэй эвгүү дүр байсан. Гэтэ миний хувьд бол Катстай нэг ранкнд багтах дүр гэж бол бодохгүй байгаа. Тэгээд тийм болохоор айгүй удаан бодож одоо S тирт биш A тирт байрлуулахар шийдсэн байгаа. За дараагийн анги болохоор Night of the Wormhole гэдэг анги байна. Muriel ихч маань нэгэн шүн сайхан луун тарчихсан шиг байж итэл нэг хөөрхөн туулай Muriel ихчдэр өрөөд ирдэг. Тэгээ Muriel ихчийн гар бүр ийм амар болсон заяа. Гэтэ яг уу хараа дусан дэвтээсэн чинь гайгүй л болч тийм л та. Хамгийн гол нь Muriel ихч тэнгэр рүү харсан чинь өнөөдөр бүтэн сартаа шүн юм байна лээ. Гинэтэл би энэ тухгуурээд эхэлдэг.
Мюррейлийг үзүүлсэн эмчтэй аймхаа юу арсан тухайгаа хэлэхэд итгэхгүй байгаад исэн болохоор шууд өөрийг нь дагуулад очилгүй яах вэ? Мюррейлийг ч ихэндээ ингээл юм шиг байж ийснэ хэдүүлээ Лук ТV-гийн ивентэд явах уу гэж яддаг. За удахгүй Халлоуин болох гэж байгаа шүү дээ. Тэгээд яг юу хийхээ төлөвлөж амжаагүй хүмүүс байх юм бол аимшиг киноны ертөнцид байгаа мэтэр тогтжуулан зассан аимшигын өрөөнүүд бүхий Haunted House гэд Лук ТV-гээс хийж байгаа ивент 10 сарын 31, 11 сарын 1 болон 11 сарын 2 гэд 3 өдөр үргэлжлэхээр байгаа юм байлээ. Одоо энд харагдаж байгаа нь болохоор 2022 он зохион байгуулагдчихсэн ивентийн дүрснүүд. Тэгээ энэ жил болохоор хамаагүй агсан шатны хамаагүй илүү амар ивент болохоор зүрх судасны өвчтөн хүмүүс очиод хэрэггүй байх гэж бодож байна. Ямар ч байсан тэгээд очих тасалбараа бол Shopee-ийн мэнэс худалдан авах боломжтой. Description дээр үлдээсэн байгаа. За бас ивентийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол бас тэр мэдээлэл авах линкийг нь description дээр үлдээчихье. Халлоуиныг Haunted House-д өнгөрүүлээрэй. Мюррейлийг ч ихэндээ ингээл юм шиг байж ийснэ. Аймхаа шууд нөгөө дээд давхрын компьютераасаа энэ юу болоод байгаа юм бэ гэд асуусан чинь Muriel Werewolf хазуулчихжээ гэж ядгийн. Werewolf гэдэг нь ер нь бол нөгөө нэг werewolf гэд уран зөгнөлт аимшигын мангас байгаа штэ. Бүтэн сартай шүн чон болж хувирдаг хүн гэх юм уу да. Яг тэрний моолтой хувилбар байгаа байхгүй юу? Моол гэдэг нь мэдээж сохор номин. Тэгэхээр одоо хүн чон биш хүн сохор номин гэх юм уу да. Werewolf нь тэгээ туулаа болон хүн идэх дуртай. Хамгийн гол нь Werewolf хазуулчих юм бол өөрөө Werewolf болоод хувирчдаг. Тэгээд Muriel-игч Werewolf болцсон байгаа байхгүй юу? Яаж имжлэх вэ гэсэн чинь хазуулсан Werewolf-ийн нь өсний ширхгийг идүүлчихэд л болох юм байлээ л дээ уг нь. Эцэст нэг юм ингэж Muriel-ийг аврагдсан ч гэсэн нөгөө нэг эмч маань хазуулсан шүү дээ. Тэгээ Werewolf болцсон юм байлээ. Eustace-ийг чирээд яваад өгдгийн. За энэ анги бол яалтчгүй үнэхээр гоё анги байсан. Тэгээ Muriel-ийг чиг ийм төрхөөр харах яасан ч эвгүй байдгийн. Тэгээд эргэлзээгүйгээр шууд S tier дээр тавихтаа матрасны мангасны дээр Cat-ийн яг доор одоо 2 дрангараа ер нь бол 2-т байрлуулж байна. За дараагийн анги болохоор Mother's Day буюу ээжүүдийн өдөр гээд аимшигын бус эсэргээрээ айгүй хөөрхөн анги байгаа. Ээжүүдийн баярын өдрийн өглөө Muriel Eustace-ийг ээж дээрээ очоо гэж загинчихсан сууж байгаа байхгүй юу? Eustace ер нь ээжээсээ жоохон айдаг, уулзахаасаа цааргалдаг юм байлээ л дээ. Тэгээ Muriel ёстой үгэлж байгаад аймхаг хамт өгөөд явуулцдаг. Eustace-ийн ээж нь Eustace-тай 2 юм араа төстэй амар том ирүүтэй. Тэгээд бас амар муухай ааштай. Гэтэ яг хуу Eustace-тай л муухай харцаад байгаа болохоос биш аймхад маань бол айгүй сайн байлээ. Сууж исэн сандал дээр нь зөөлөвч тавьж өгснөө гарынхаа хоолыг хийгээд аваад ирдэг. Eustace тэгээ ээж та надад хоол өгөхгүй мүү гэсэн чинь ингээд ийм 2 ширхэг зураасан хоол авчирч өгч идэгин. Хулгай олж байгаа шүү дээ арайчтай тиймс. Тэгснэ малгайгаа тайлсан чинь малгайгаа өмсөө толгой чинь бильярдын бөмбөг шиг заван гэрэлтэй дээ гэж идэг хаалцоо. Хаашиг нь жоохон дарчих гээд бэлдэж авчирсан цэцэг набор тойл гурваа өгсөн чинь ээж нь цэцэгний харшилтай наборонд бүр мах цуснасаа дургүй юм байлээ. Гэтэ яг хуу толин гайгүй таалагдаад би зураг даруулъя гэж эдээ. Даанч Eustace камер аваад ирсэн чинь Eustace-ийг оруулалгүйгээр зүгээр аймхаатай хоёулахна зураг даруулснаа удалгүй бүр Eustace-ийн багада тоглодог байсан чихмэл бамбруу шиг аймхаад бэлгэлээд өгчдөг. Eustace гоморхоо наа чи миний тоглоом штэ та төрсөн үгээ нэг муу нохооноос дор үзэж байгаа мó гэхэд аав чин жинхэнэ эр хүн байсан. Тэгэхэд чи өөрийгөө хардаа гэжсэн аа. Сүүлдээ бүр манай хоёр гар барилдахаар байлаа тохтий. Чааваста тэгэл аймхаа Eustace-ийг эвгүй байдалд оруулахгүйгээд ээжийг нь ялагдуулахын тулд харшилтай цэцгийг нь хажууд нь авчирж барьснаар найтаагаад хөөхий тэгээ одоо зүүцэн байсан парик нь ингээ салаад унждаг. Шууд уйлаад би царай муутай би үнэхээр царай муутай энтер гэхтэн Eustace үгүй ээ
та минь энэ дэлхий дээр хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй шүү тэгээд бас айгүй хөөрхөн дулаахан энерги манай хоёрын голд үүсэж байгаа. Тэгээ хамгийн хөөрхөн нь харсныхан дараа нэг юм мэдэж авдаг нь ээж нь Eustace-ийг оруулаад манай гуруула хамт зургаа ингээд хөөрхөн даруулсан байлээ. За энэхүү анги бол угаасаа эсрэг дүүргүү яг Eustace болон Eustace-ийн ээж хоёрын тухайн анги байгаа. Тэгэхээр яалтчгүй тэр листэнд бол оруулахгүй орохооргүй анги болж таарч байна. Гэтэ ерөнхийдөө бол энэ анги надад айгүй хөөрхөн санагдаж байгаа. Бид нэр Eustace-ийг дандаа л нэг юм мухааштай манай аймхайг дээрлэгчэдэг нэг юм муухай дүр гэж боддог байсан бол бас хэсэг хугацаанд ч гэсэндээ Eustace-ийг яг нэг бодит хүн гэдгээр нь харж авж байгаа. Яг нэг юм өөрийнх нь дотоод ертөнцийн тэгээ бас ингээд ээж мэжтэйгээ ямар харилцаатай тэгээд бас яагаад ийм айштай байдаг гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү зүйлсийг ойлгож байгаа. Айгүй хөөрхөн, ёстой хөөрхөн анги гэж би бол бодсон. Айгүй хөөрхөн байсан ер нь бол. За тэгээ ерөнхийдөө нэг дугаар дээр 3-4 анги гэдэг бол яалтчгүй жоохон бага юм шиг санагдаж байгаа. Тэгээд дараагийн дугааруудаас одоо ангийнхан тоог нэмэх талаар хичээж ажилланаа гэдгээ одоо хэлчихье. Ер нь бол тэгээ яг аймхай нохой цувралын үзэлт нь нэх айхтар сүртэй өндөр биш байгаа ч гэсэн те бусад бичлэгнүүдийн комент дээр айгүй ихээр нэхэд байгаа. Тэгэхээр яг одоо шинэ үзэгчд гэхээсээ илүүтэй он удаан жил үзээд ирсэн жинхэнэ үзэгчдэд маань айгүй их таалагдж байгаа юм шиг байлээ. Тэгээ мэдээж тэр үзэгчдийнхээ л ачинд одоо би ингээд те өдий зэрэгтэй явж байгаа шүү дээ манай сууг те. Тэгэхээр энэхүү цувралаа бол яалчгүй зогсоохгүй те яг тэр жинхэнэ үзэгчдтэй зориулаад илүү ихээр үзүүн штэ. Нэг дугаар дээр олон анги энтер багтаад одоо тэгж онцолдог болох гэж чадах бүхнэрээ хичээн ерөнхийдөө бол ямар ч үсэн энэ зураг дээр би яг чин сэтгэлээсээ бүр ингээд зүрхээ бүр ингээд хэдэн зуун хувь дээр нь гоё ажиллуулъя гэж бодож байгаа. Ягаад тэгэхээр манай яг тэ жинхэнэ он удаан үзэгчд маань энэ цувралыг үзэж байгаа гэж би бол одоо ойлгож байгаа. Тэгж таамаглаж байгаа. Тийм биш ч үгүй магадгүй. Гэхдээ яг хөө тийм байх гэж бодож байна. Тийм юм шиг мэдрэгдээд байгаа. За тийм байна да. Тэгээд өөр илүү дутуу юм юу ярих вэ? Хэдүүлээ дараачихаа бичлэгээр тунгуудахгүй уулзгуулахаар төвчээртэй сайхан хүлээж байгаарай. Хайртай шүү. За сайхан мөрөөр. Гой зүтлээ.